За сайн уу залуусаа. Одоо бүгдээрээ Vantage Broker дээр депозит хийхийг сурцгаана. За тэгвэл депозит дээр дарлаа. Депозит дээр дарсны дараа юу гарч ирэх вэ гэхээр нөгөө нэг төлбөрийн хэрэгслүүд маань гарч ирнэ. За Visa card юм уу бид нар мэддгээр бол те Visa card тэгээд банк Mongolia Bank Transfer гэж байна. За Mongolia Bank Transfer-оор одоо орлого хийхийг сурцгаая. За ингээд дарангууд энэ дээр хамгийн гол нь Хаан банкны дугаар. Энэ дээр те анзаарч байна уу? Хаан банк тэгээд Vantage Markets гэдэг хаан банкны данс гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар хаан банк руугаа зүгээр шилжүүлчихнэ гэсэн үг. Интернет банкаараа шилжүүлчихнэ. За тэгээд энд юу байх ёстой вэ гэхээр нөгөө нэг цэнэглэг дансны чинь дугаар энд орж ирнэ. Хэрэв өөр данстай бол энэ дахиад ингээд данснууд харагдана. Одоо энэ аккаунт бол ганцхан данстай байгаа учраас энэ 2006 нөгөө 2036 627 гэдэг энэ дансаа сонгож өгөөд за тэгээд энэ дээр одоо цэнэглэх түн за жишээлбэл хамгийн багадаа $50 юм чинь 50-аар ингээд бичингүүд өнөөдрийн ханшаар энд бодогдно гэсэн үг. За 171,340 цэг 50 гэж байгаад за тэгвэл энэ одоо Монгол дүнгээр энэ данс руу шилжүүлчихнэ. За шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ бид нэр юу бичих ёстой вэ гэхээр энэ дансныхаа дугаар буюу одоо энэ 7 орон дугаараа бичээд тэгээд бүртгэлтэй усныхаа дугаарыг бичихд болно. Шилжүүлэхдээ дансныхаа дугаар тэгээд зай аваад бүртгэлтэй усны дугаар бичээд тэгээд явуулчихна. Харин энэ апплод хэсгээр юу байх ёстой вэ гэхээр нөгөө нэг яг шилжүүлэх хийсэн одоо тэр зургаа скриншот хийгээд энэ апплод хэсэг рүүгээ оруулчихна гэсэн үг. Тэгэхээр утсаараа хэрэг орох юм бол утсан дээрээ SS хийцэн бол яах нь шууд утсаараа оруулчихна. Харин одоо компьютероор ингээд депозит хийж байгаа бол утсаараа мэдээ шилжүүлэлт харна шүү дээ. За эсвэл зүгээр интернет банкаараа компьютероор шилжүүлсэн ч болно. Тэгэх юм бол ямар ч сан ийшээ нөгөө нэг гүйлгээ хийсэн зураг явуулчихсан. За энэ note хэсгийг бүглэх шаардлагагүй. За тэгээд энэ submit гэдгээ дараад болчихж байгаа шүү. За одоо тэгвэл бүгдээрээ Visa картаар хэрхэн цэнэглэлт хийх вэ? Visa карт гэсэн хэсгээ мэдээж ирэх сонгоно. За сонгосны дараа энд цэнэглэх дансаа сонгоно. За энд бол нөгөө сонголт их ганцхан данс байна. Тэгээд цэнэглэх түн чирэл хамгийн багадаа $50 шүү дээ. За $50 хийлээ. Өөр ямар нэгэн зүйл хэрэггүй. Энэ note хэсгийг бүглэхгүйгээр зүгээр энэ submit гэдэг хэсгээ дараад за тэгээ үүний дараа нөгөө шууд картныхаа мэдээллийг бүглэх хэсэг гарч ирнэ. За энэ zip код гэдэг дээр яг уу нөгөө нэг 11,000 бичээрэй заяа. Тэгэхэд бол хангалттай Улаанбаатарын нөгөө нэг код ахгүй. Тэгээд нөгөө картны дугаар за тэгээд дуусгасаар өдөр CVV буюу 3 оронтой код хийгээд за тэгээд энэ deposit гэдгээ дараад цэнэглэгч чинь тун энгийн маш амархан. За юм байна.